талаарх бодлуудын тухай эсвэл галзуу төсөөлийн тухай яриаг байна. Би гүн гүнзгий ойлголтын талаар ярьж байна. Квантын физик энэ нээлтэнд анхаарлаа хандуулж эхэлж байгаа. Бодол төсөөлөлтөө өөрийн болгоогүй цагт дэлхийн ертөнцийг өөртөө авч чадахгүй гэж бид хэлдэг юм. Ухамсарт орж ирсэн зүйлийг оюун санаа тодорхой болгодог л доо. Та ойлгохгүй байна гэдэг энэ бүхнийг үл тоомсорлож болохгүй. Та цахилгаан гүйдлийг ойлгодоггүй байх. Үндэгвэл цахилгаан гэж юу болохыг хинч ойлгодоггүй байх уу? Гэсэн чинь танд ашиг шимийн хүртэхэд саад болдоггүй. Яаж ажилтгийг та мэдэх үү? Би л мэдэхгүй. Гэхдээ би цахилгааны тусламжтайгаар хүнд хоол хийж хүнийг ч болгож болдгийг мэднэ. Ийм л байна. Хүмүүс агуу нууцыг ойлгож эхлэхээр ихэнхдээ оюун бодолд байгаа сөрөг бодлуудаас айж эхэлдэг юм. Та бүхэн хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй. Эерэг бодлууд сөрөг бодлуудаас хэдэн зуун дахин хүчтэй байдгийг орчин үеийн шинжлэх ухаанаар баталчихсан байгаа. Энийг мэдсэний дараа санаа зовох чинь багасч байгаа гэдгийг би ойлгож байна. Харин хоёр дахь зүйл бол аз болж тодорхой хугацаа гэж байдгийг. Таны бодсон бүхэн тэр даруйдаа биелдэггүй. Тийм байсан бол хэцүүдэх байсан биз? Тодорхой хугацаанд танд үйлчилж хүсэж байгаа зүйлийнхээ тухай дахин тунгаан бодож сонголтоо өөрчлөхөд тусалдаг. Гэсэн ч та бодлосоо айлгүй бодлоо болгоомжтой сонгож өгөхийг танд зөвлөе. Та амьдралынхан агуу мастерт бол баяр хөөр олж явах ёстой. Та бол өөрийн амьдралыг бүтээдэг Микеланжело юм. Дэвидийг урлан бүтээж байгаа хүн бол та. Энэ бүхнийг та өөрийнхөө бодлоор бүтээдэг. Өнгөрсөн үед нууцыг мэддэг байсан тэрхэн хүмүүс энэ их хүчийг бусдаагаа хуваалцалгүй өөрсдөө хадгалж үлдэхийг хүсдэг байсан. Тиймээс хүмүүсийг нууцыг мэдэх завгүй болгож л дээ. Хүмүүс ажилдаа явж, ажиллаа хийж, гэртээ хардаг байсан. Нууцыг хэдхэн хүн л мэддэг байсан учраас энгийн хүмүүс ямар ч эрх мэдлэг байж. Би тодорхой хөдөлмөртэй газар амьдардаг. Байшин дээрээс унахад танай сайн хүн, муу хүн ч хамаагүй газар унцдаг. Татах хүчний хуйлтай адил. Таны амьдралд байгаа эргэн тойрны зүйл гомдлож явдаг бүхнээ та өөртөө татдаг. Энийг анх сонсоод яг эвгүй санагдах байх л да. Та шууд л би машины ослыг өөртөө татаагүй гэж. Би энэ хачин үйлчлүүлэгчийг өөртөө татаагүй. Би өр ширийг өөртөө татаагүй. Би тэгээгүй гэд бүхнийг үгүйсэх. Харин би танд өөрөөсөө зогтох боломж өгөлгүй үннийг хэлэх гэж байна. Тийм ээ. Та энэ бүхнийг өөртөө татсан. Ойлгоход хүндрэл тавих нарахгүй л дээ. Гэхдээ энийг хүлээн зөвшөөрсөний дараа амьдрал чинь бүрэн өөрчлөгдөнө. Энэ бол агуу нууцын нэгэн хэсэг юм. Хүмүүс хариуцлагагүй байдалд дуртай. Энэ бүхнийг хянах чадваргүй гэсэн тайлбар байдаг л да. Бидний бодол мэдрэмжүүд авто удирдлагын дээр байдаг учраас санаандгүй ийм байдал үүсдэг гэж хэлнэ. Та бидний ярьж байгаа зүйлийг анх удаага сонсож байгаа бол тэгээд би бодлоо хянаж явах ёстой болж гэнэ үү? Хэцүү ажил биш үү гэх байх. Ихэнхдээ л тэгж санагддаг юм л да. Гэхдээ эндээс л хамгийн зугаатай зүйлс эхэлдэг. Бид өөрсдийнхөө бодол бүрийг хянах боломжгүй. Судлаачдын ярьж байгаагаар бидний толгойд өдөрт 60 мянган бодол уусдаг юм. Бүгдийг нь хянахад ямар хүнд байхыг та ойлгож байгаа үстэй. Аз болж илүү хэлбэр арга байдаг юм. Энэ бол бидний мэдрэмжүүд. Мэдрэмжийнхээ ачаар бид бодож байгаа зүйлээ эргэн харах боломжтой байдаг юм. Бодлууд мэдрэмжийг бий болгодог. Сэтгэл хөдлөл бол юу татж байгаагаа мэдхэд тусалдаг. Бидэнд өгсөн гэр бусын бэлэг.